Хувьсгалын ойн дараа 4 аймаг хэд хэдэн сум 90 жилийн огоо тэмдэглэж байна. Мэргэн гүний хошуу буюу одоогийн Хөвсгөл аймгийн Аршаан сумын 90 жилийн ой мөн энэ өдрүүдэд болсон байна. Түүх 90 жилийн ойгоо тэмдэглэж байгаа Аршаан сум нь анх 1725 онд халахын 3 аймгийг 4 болгож Сайн ноён хаан аймгийг байгуулахад түүний 19 хошууны нэг нь болж үе залхамжилсан хошуу ноён цол хэрэгмээр мэргэн гүний хошуу хэмээжээ. Ардын засгийн газрын 1923 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 88 дугаар тогтоолоор аймгийн хуучин нэр ба чуулганыг өөрчлөхөд цэцэрлэг Мандал уулын аймгийг Аршаан туулын хошуу дотроо 8 сум байсны нэг нь Аршаан сум байгуулагдсан анхны даргаар нь Сосор гэдэг хүн сонгогдож байжээ. 1930 оны 4 дугаар сарын 7-нд хуралдсан улсын 5 дугаар их хурлаас орон нутгийн захиргааны байгууллагыг өөрчлөхөд Аршаан туулын хошууны хойд 3 сумыг нэгтгэсэн бөгөөд 1931 онд Хөвсгөл аймгийг байгуулахад Хөвсгөл аймагт шилжүүлж харьяалуулсан юм байна. Тус сумаас Улсын Баатар, Цэнд, Хөдөлмөрийн Баатар, Хэрлэн, Гүнд самбуу, Гавьяат нисгэгч Цэрэнд орж нарын олон арван алдархнууд төрөн гарсан байдаг. Улсын хурлын гишүүн Инх Амгалан 90 жилийн ойн түүхэн номыг хэвлүүлж тус сумын хүн эмнэлэг иж бүрэн тоноглогдсон автомашиныг баярын үеэр бэлгэлсэн юм а. Багаас өчиг төрсөн анхын сургуульд одоо 1-р ангиас их суралцж баг сургуулинд дүүргэсэн юм аа. Тэгээ өнөөдөр би одоо энэ сумын хүндэт иргэн болсондоо бүр хязгааргүй баярлж байна. Аршаан сумын 90 жилийн ойд Монгол улсын Начин, Батуулга, Батбаяр, Батмөнх тэргүүтэй хүчит 128 бүхэн барилдаан болж уг барилдаанд Аршаан сумын харьяат өдгөө нас сүдэр 79-ийг зоглож аваа. Аймгийн Ахмад Арслан Цэрэнд орж зодголж давсан нь наадамч олны баяр талархлыг хүлээж байсан юм а. Манай сурвалжлагч Ахмад Арслангийн сэтгэлдлийг танд хүргэж байна. 58 оноос их барилдсан да хатад. Яг зэрэг аасан 59 онд болсон. Тэгээ яг нутгийн хаан баяртууд бол 216 нацийн төрөөсөн. Тэгээ одоо яг жижиг баяртууд олон төрөөсэй. За тоолоод хийгээд барьж. Аршаан сум маань бол манай Хөвсгөл аймгийн үүд сум, босго сум, алтан босго сум. Тийм учраас үүд сум бол өөрөө хөгжиж тухайн аймаг хөгждөг. Яг энэтэй адилханаар одоо Аршаан сум маань одоо хөгжил дэвшлэрээ тэргүүлжээж манай Хөвсгөл аймаг хөгжих ёстой. Тийм учраас одоо Аршаан сумынхаа энэ хөгжил дэвшил их хөв нэмэр оруулна гэж бодож байна. Аршаан сумын 90 жилийн ойд ирсэн зочид Зэрэгэлдээ сумын уяачид наадамчдын зүгээс ойг өндөр зохион байгуулалттай, хог хаягдал багтай, арихгүй сайхан тэмдэглэж байгааг онцлон тэмдэглэж, сумын удирдлагуудад эрхчлүүлүүдэд гар нийлж сумынхаа хөгжилд дөрвтэй ажил хийх төлөв байна гэж сан сэтгэлдээ хуваалцаж байлаа. Мөн түүх 90 жилийн ой босгонд Аршаан сумаас Эрдэнэ мэргэнд цэцэн ширээт шашныг тодруулагч халахын Дарба бандийн 18 дугаар дүрийн хувилгаан тодорсон юм байна.